эхлэв. За өнөөдрийн химийн лабораторийн туршилтад хичээлээр электролизийн аргаар мөнгөний нитратын уусмлыг ашиглан мөнгөн цэцэг зурах туршилтыг хийж гүйцэтгэх гэж байна. За туршилтанд хэрэглэгдэх хэрэглэгдэхүүнүүдийг хэлье. За мэдээж мөнгөний нитратын давс. За мөнгөний нитратын давсны уусмал бэлтгэсэн байна. 2 электрод бүхий электродод үрсэн байна. За мөн тасалжуулагч аяга байна. Холбогч утаснууд байна. За туршилтын явцыг хийж эхлэе. Шилэн савндаа мөнгөний нитратын уусмлаа хийж бэлтгэе. За одоо 2 электродоо уусмалд үрсэн байгаа. Хооронд нь хүрэхгүйгээр электродыг гүйдлийн их үсвэртэй холбож өгье. За энэ үед уруул явагдаад одоо катод электрод дээр мөнгөний талстууд ургаж эхлэх ёстой. За үүнийг одоо бид мөнгөний талстууд нь өөрөөр хэлбэл мөнгөний нитратын уусмалд байсан мөнгөний ион нь катод руу очиж электрон аваад ангижирч одоо мөнгөн цэцэг шиг салгааж ургах ёстой гэж ойлгох юм. За өөрөөр хэлбэл катод дээр мөнгөний ион ангижирна гэсэн үг. За ингэснээр уусмалд байгаа мөнгөний ионод металл мөнгө болж тунаж одоо харж байгаагаар мөнгөний талст буюу мөнгөн цэцэг үүсэж байна гэсэн үг. Цэцэг шиг салаасан бүтэц үүсгэж байгаа учраас мөнгөн цэцэг гэж нэрлэдэг. За уусмалын өнгө бол баг зэрэг өөрчлөгдөж болно. За туршилтыг явуулахдаа мөнгөний нитрат одоо арьсанд хөрвөл түлэх аюултай учраас аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан нүдэндээ хөрвөхгүй, туршилтын дараа гараа сайн угаах, за биелийн өмсөх зэрэг дүрмийг баримтлах хэрэгтэй. За тэгэхээр химийн уруул бол яг энэ уруулаар одоо маш гоёмсог бүтэц үүсэж байгаа нь ажиглагдана. За ингээ хэдхэн минутын дараа мөнгөн цэцэг электролизоор үүслээ гэж үзлээ. За энэ юм томорч харагдах нь салаалаад